энэ дээр ингээд гамбан за хин хүн лавга тэ яаж харьцаж байна? Чи хамгийн амар жиний биш үү? Манай жоохон төвч. Чи лов language чи юу вэ? Тэ бохиг амар одоо намраа хийхгүй байна. Сэвэскано. За өнөөдөр би хинтээ ам бичлэг хийж байна вэ? Би бас ороо. Өнөөдөр би үүлгэг байж аваад үүлгэхэд ам бичлэг хийж байна. Нилээ удаан хугацаанд дараа би тэр уулзж чинь танаа хэрэг мдээгүй болоод би тэр найзууд тий нилээ удаж байна бас. Хол хэдэн жил болж байна? Одоо 3 дахь жил. Хамгийн амар 3 жил найзлж байгаа. Йоо. За өнөөдөр тэр юу хийж байгаа гэхээр хуачаа хийж байгаа. Та бүхэн нилээн удаан надаас хүссэн. Тэгээ би хийхгүй байж угаасаа үүлгэдэл хийх ёстой байсан байна. Тэгээ би тэр хамтдаа Girls Talk сонирхолтой юм яринга хуачаа хийнэ. Тинэ. За энэ самын тухай хэлбэж мэй гэж бодож байна. Одоо би тэр нөгөө манай төвшлэг хийж байгаа. Тэгсэн чинь нөгөө манайх ч юм хүн амжаагүй байгаа айл байгаа. Тэгээд тийм царайлаг мөрөлөг ийм хувийн сав төмпөн юу ч байхгүй заяа. Тэгээд одоо бит хоёр гээд доороо бас ийм хөөрхөн хэлсэн байгаа. Энэ дээр ингэ дамбан тийм ээ. Энэ бол дамбан. Гэтэ яг энэ юу гэж энэ нөгөө хөргөвчний нөгөө нэг ашигласан гэж байна. Би эсвэл өгч. Надад гаргаад өгөнгөтөндөө нэгнээсэл гамбан юм байна да гэж. Ямар хөөрхөн гамбан зөө гэсэн. Гамбан зөө одоо эхлээд гамбан. Тэгээ манай хоёр хос халбаг байна. Тэгээд гоё ерөөсөө төмпөн байхгүй. Тэгээ энэ одоо энэ нь хий да одоо яах вэ та нар минь ойлгоорой. За хуучаа хойд хийх үү? Чи хуучаа хийж үзсэн юм уу? Үзээгүй. Анхудаа хийж чинь. Тэгээд жиний бас ингэсэн. Нөгөө нэг зүсэх юм хэрэгтэй нөгөө хэнийг зүсэн штэ нөгөө тэр чин хэн бэлээ гэд би хаан гэдгсэн чинь энэ шивгаах зүсхийг тэр чин хэн бэлээ гэдсэн. Энэ бол шивгаа. Тэгтээ хоёлаа энд одоо нэр өгье. За хэн хүн лавга балдан прэмлээ. За балдан амар сонир нэр лавга мөгж би болохоор ингээд амар гоё те нэг юм тэргэл ирэхээс George Anastasia Sugar топ G-Dragon. G-Dragon гэдэг нэртэй одоо энэ дээр G-Dragon гэдэг нэртэй одоо энийгээ Шивга нөгөөдхөө одоо зүсээ. Энд одоо ингэж чад зүсээ. Би зүсээ. За тэгье. Би одоо чамаар юу одоо зүсэх вэ? Гар хуруугаа авчих. Чи би өөрөө Гэтэ ингээд энэ G-Dragon-ыг зүсгээр яагаад ингээд далигаа авчдсан бол G-Dragon зүсэж нэгээс дэлгэжлээ шүү. Нилээ дэлгэжлээ шүү. Энэ нилээ дали G-Dragon байна. Тэр яа хаваа гэсэн юм бодож байстай эйгүү шүү. Би амьдралд нэг шүдэл хаваа нөгөө чиний амьдрал хаваа угс байгаад байсан тийм. Өнөөдөр нөгөө 3 дахь өдөр бол хаваа гэдэг. Хаваа гараглал хаваа. Энэ гоё юм шиг чинь. Одоо бол ийм үнэртэй тарус олон гэдэг бодлоо шүү. За энэ хоёроо энэ гоё жижиглээд ингээ бүр хэлээ явчихсан юм. За өөр чиний амьдралаар сонь сайхан юу вэ? Миний амьдралаар тэгэл жил ном, ажил төрөл, токсик амьдрал, эрүүл мэнд токсик амьдрал. Тэгээ токсик амьдрал гэдэг их сонирхолтой сонсож байна. Токсик амьдралын талаас бидний нэртэйгээ хөтлөлтөө яа. Би өнөөдөр би жааг хөтлөн. Би жаагаас асуух. За наваа хөтлөө. За эрэгтэй хүнээс юунд нь чи хамгийн татагддаг вэ? Би ингээд магадгүй хэдэн жилийн өмнө байсан бол ингэж хариулах байсан ингээд. Хувцлолт, царай, гаднах өндөр те гаднах дүр гэх байсан. Одоо бол өөрчлөгдсөн. Зүгээр ингээд надтай яаж харьцаж байна? Сэтгэл зүйн байдал бас намайг яг нөгөө тухтай гоё байлгах чинь үү? Тэр хүний хажууд чи өөрийнхөө байж чадчихээн үү гэдгийг бол амар хардаг болсон. Тэгээ нөгөө энийгээ тэгээ яаж мэдээд байгаа ингээ хүмүүс бодож ээж магадгүй тэгээс жоох хүүхдүүд бас тийм батад хаадтай аанти гэж магадгүй. Гэтэ үедээ гүзэлзэгнүүд нь угаасаа нас яваад ирэхээр тэгдэг юм байна. Нэгнээс өмнө надад ч өмнө би ч гэсэн хамгийн сүүлд өвлөгөөтэй хамт орж исэн нэвтрүүлэг байгаа шүү дээ тий. Бос маратон тэрэн дээр ч гэсэн би ингээ цагаан царайтай өндөр чалктай нүдний тий. Тэгэл амар олон долоо юм ярьжсэн. Яг өмнө хэлээд одоо битээр тэрийг бичлэг хийсэн хойш одоо жил хагас өгмөж баг 2 жил болох чинь амар хурдмаад харин тийм. Тэгэнгүүт одоо ч минийх өөрчлөгдсөн олон хүмүүстэй уулзаж үзлээ. Одоо амьдралыг жижиг нэг туулж үзлээ тий. Одоо дөнгөж 22 ч гэсэн би тэгэнгүүт яг нэрнээс үүлгэгийн юу яриад байгаа юм би амар сайрлаж авахгүй. За энэ ших хоёр хойлойхон болцсон гэж байна. Энэ баг болцсон. Харин бол. Энэ баг болцсон баха та. Жохон хийчихлээ яа дээ. За яа дээ хийчих. Хөө тэгсэн чинь хүмүүс намаагүй штэ. Амар жохон гэж боддог гэсэн. Яг үнийг хэлж чамайг уурдаг гэж зоол гэж боддог. Тийм гэсэн чинь агаас үгүй манайхаа та нар мэдэхгүй байна.
Би намайг өөртөө ч суул гэж үзсэн. Чи хамгийн амар жиний биш үү? Манай жоохон төтөж байгаа. Харин тий. Тэгээ уусаа анханасаа би тэр ерөөсөө ингэж яг 3 жилийн өмнө найз болохдоо басны хязгаар тогтоогоогүй тийм хай найз юу найз гэсэн шидийн тийм ерөөсөө ийм би биндээ хэмжээ хязгаар цензуртэй. Би нэг юм болохоор найзлаа тийм болохоор найзлаа байсгийгүү. Нэг л мэдсэн чинь битээр айгүй тутан болсон байсан. Нэг л мэдсэн чинь тэгэж ч битээрийн гэрч айгүй ойрхон байдаг. Тэгээд тэр яриач амар таардаг. Боддог юм ч гэсэн амар адилхан мөн. Тийм. Энерги бас айгуусан л. Чи юуны орд үлээ? Би ч өхрийн орд орно. Өхрийн орд хүмүүс амар дургуй гадаг үгүй амар гол нь. Өхрийн ордынхаа амар зөрүүд амар балиар ааштай тийм хүмүүсгээ тэнгүүд өхрийн орд би болохоор өхрийн ордныхны ер нь ааш цанг олоос сурцсан. Гэтэ одоо энэ нэр болсон уу? Энэ болсон жижиглээ сая. Болсон баха. За энэ амтыг нэг шалгачээ. За гоё амт юм. Амар гоё. Тэр юм шүүслэг. Энэ тэгтээ угаасаа нэг 100 мунаш бол гоё байхгүй тодорхой шүү дээ. Тэгтээ гоё. Бэлтэн чихэр. За одоо болохоор энийг чи үдвлээ жимсний чи хумстай юм биш би миний $7 хумс уурсан. Усны байгаа. Тэгэхээр би энэ $7 руугаараа энийг авах. За газтай ундаа бас хийхстэй. Oh my gosh. Чи юу харин амар ингэдэг юм сагуулж буудсан. Угаасаа хөдөлгөөгөө буудчихсан. Нэг. Гоё буудсан мөртлөө нэг нэг ийш тийш хагаад тий. За тэгээд чи love language чи юу вэ? Ингээ харж ах тэр хүн ингээ хараад ингээд ингээ хүрчээж тэр хүн ингээ урдаа байлгаж хүрчээж халамжлж тийм юм байлээ гэдгийг би одоогийн яг энэ залуу дээрээсээ ингээд ойлгосон. Би ингээ байгаараа үлгэж чи хайртай гэж хийж ин. Энэ serious ярьжсэн чи одоо одоо би яг тийм боддог болчихлоо. За идчих. Би шахах болгоно. Энэ бодигээд орчлаа. Та тийх байх уу? Энэ болцсон баа тийм. Гад үзээ хэлээ. Амар. Гэтэ бит хоёрт бол энэ хангалттай тий. За тэгээ манайхаа одоо би ментасын богтоо авчирсан. Ментасын богч амар олон төрөлтэй юм байна зөө. Энэ бас харин тийм. Энэ болохоор юм гоё гонцгойнд байгаад байгаа байхгүй юу? Тэгээ би амар олон төрлөдөг авчирсан. Энэ болохоор юм ягаан өнгөтэй та нар мэдж байгаа би ягаан өнгөтэй амар дуртай шүү дээ тий. Ногоон oh my gosh. Ногоон өнгөтэй байна. Энэ watermelon ямттай. Сүүзэм тэгэнгүүтээ улаан нь ийм олон төрөлтэй билээ гонцгой. Би ийм гонцгойг ийм олон төрөл гэж бодож байгаагүй. Бид нар болохоор дийлэнхтэй яг энэ ментусыг амар сайн мэддэг юм шүү дээ. Яг энэ орс хэлтэй нөгөө мэо овсоо. Бид зөв өнгөнүүд нэр чи улаан өнгөтэй нэ. Улаан өнгөтэй яг энэ ментус. Энэ бас амар ментус байна. Тийм үү? Би улааныг нэг авч чаддаг. Энэ хар өнгөтэй байна. Энэ хар өнгө нь амар сэргээдэг би санаж байна. Амар гатай. Ногоон бас эдэрдгээ бүгд нөгөө айс гат юм байна. Тэгэд эдэр бас амар гоё. Би энийг нь бас зэлж байгаагүй байна. Тийм үү? Тийм. Би ногооныг зэлжсэн. Ингээ гараад ирэнгүүт энэс нь ханаас ингээ аваад явж ажилласан амар. Богт ажилласныхаа дараа амар амаа ингээ сэнгэнүүлээ те. Fresh юм мэдэрснийхаа дараа нэг идэж үзтээ юм шиг. Тийм. Би болохоор ингээ жиринэр мэдрээгүй байхдаа идэж үзье гэж бодчих. Бид нэг жоохон бахтаа яг үнийг хэлэхэд нэг бохыг яг ингэж аваад бүгднийг бид нар өөрсдөө ажилтдаг байсан шүү дээ. Яг ингээд нэг аав ээж авч мавж өгөөд ингээ хуваагаад нэг нэгээр өгдөг гэсэн. Тэгсэн чинь би болохоор яг жоохон бат ингэж боддог гэсэн. Амар их бог авч аал. Бүгднийг амандаа хийж ажиллаад хүлээж үзсэн бэ. Хойд энийг тэгж үзсэн. Тэгж боддог гэсэн. Тэр үеэр нэг идэж байлаа. Энэ л үнэхээр гоё харагдчих. За би чамаас таны асуусан. За. Анхны харцаар дуулна гэж итгэдэг үү? Тэгж үзсэн үү бас? Итгэдэггүй. Нөгөө хүнд дурлах, хайрлах, татагдах хэдрэгдэх чинь бас өөр утгатай юм шиг санагдсан. Өөр утгатай болол дурлах, хайрлах, татагдах, шохоорхох гэдэргээд өөр утга ингээд юм нэршлүүдтэй байгаа. Байх л та тийм. Тэгвэл зарим хүмүүс болохоор үгүй бараг адилхан гэдэг. Тэгээд надад болохоор анхны харцаар дурлна гэж явах зүгээр. Анхны харцаар шохоорхон сэтгэл төрүүлнэ тийм. Тэгээд тэр анхны харцаар сэтгэл төрүүлээд сэтгэл сайхтай яах вэ? Тэгээд тэр сэтгэл төрүүлснийхээ мэдрэмжийг яг өөртөө хадгалж үлдээд яг тэр мэдрэмжтэйгээ тэр чигээрээ байгаалах юм бол тэр нь надад яг хайр юм байна гэж бодогцсон. Тэр хүнийгээ яг анх харсан шигээ яг дараа тийм хэдэн сарын дараа, хэдэн өдрийн дараа, хэдэн жилийн дараа уулзсан шиг тэр мэдрэмжэнд байгаад ах юм бол энэ яг анхны хайр юм байна. Анхны харцаар яг хайрлуулсан юм байна гэж. Хайртай
болох сайн болох гэж чинь шал өөр юм байна. За эцгээ хоёлаа. Мөсөөс юм гоё юм уу хүүтэн. Тийм 150 зүгээр юм. Одоо өгөх болохоор. Тэгвэл угаасаа энэ нөгөө нэг мэнт сууд чинь ингэ айстай байгаа дааштай. Тэгэхээр сингэнэд байна. Тийм үү? За одоо би энэ дараа юу нэ жоох хийж жаад. Тэжиж үзье. Тэгээд ямар нэгэн уулзалтанд орохоос өмнө ч юм уу, найзтай уулзахаас өмнө ч юм уу, хоолоо идснийхаа дараа ч юм уу, ер нь богц ажиллах гэдэг чинь байгаа. Хоёр үстэй одоо. Тийм. Надад бол тийм санагддаг. Тийм болохоор яг ч юм бохгүй амьдч чадхаа болцсон. Ээж аваа намайг баг байхад ингээ богч ажиллаад авчих муу гэж яриад байсан. Гэхдээ яг өндөр гүм мэлэн штэ. Ингээ хоол идчих мэдснийхаа дараа богц ажиллах бол яг шүдээ угаасантай адилхан. Тийм болохоор хоёр нэг ижил бохож штэ. Гэхдээ ингээ угаасаа хин ч амнаасаа ингээ сонин эвгүй өнөр өртүүлээд их хөсөхгүй штэ. Тэгэхээр хүндээ ингээ ментасын яг одоо энд байгаагаар бол 3 өөр савлгаатай. Тэгээ зөндөө олон төрлүүдийг харуулж байгаа штэ. Энэс ингээ ядаж нэгийг нь аваад өөртөө гарсан штэ. Гэсэн чил ингээ хоол идэж байгаа л яг ингээл халахаал явж исэн чинь гинт ингээл ханас ч юм краш гарч ирэл. Очоод хай гэрсэн чи амнаас нь өнөртөө тэгээд та дууссан. Тэгээ бас үнэрхээс хад нөгөө нэг ингээд энэ тэнд ингээ нөгөө юм наагдсан байдаг. Тэр чинь нөгөө бохоор ингээд дэмжигдаад. Тий. Жижиг гол нөгөө нэг шууд бохонд нь наадаа хаягдсан тийм болохоор шүдний чинь жижиг шажиг агааз мухамханууд бүгдэрг наадуулаа аваад явчихсан. Тий. Хүн болгоо юм идчихэд шүдээ оосож барайл угаагаад явах бол байдаг шүү дээ. Солонгосчууд л боломжтой. Солонгосчууд үнэхээр нэрэд тэгж угаадаг шүү. За чамаас дахиад дараагийн асуулт асуумаар наа. Чи зөө. Ямар нэгэн хүнд хайрын захиа бичиж үзсэн үү? Ямар нэгэн хүнд хайрын захиа бичиж үзсэн үү? Үзчихсэн. Би 10 жилдээ үзчихсэн заяа. Тэгснэ ингэсэн заяа. Зүр захиавч өнгөтэй өөрийнхөө өмнөөс биш найзынхаа өмнөөс би өөрөө бичингүүтэй. Тэндээ очиод тэр ихтэй төссөн. Манай найз хүсэж шүү. Тэжээсэн. Яаж юм бэ? Би тэр хоёр үргэлжсэн шүү дээ. Тийм. Чи тэр хэрэг өөрийгөө хийсэн юм та юм хэлсэн юм. Үгүй би юу гэж үргэлжлээд юм. Чи сайн биз дээ. Үгүй сайн биш. Харин тийм аюу сонирн байгаа. Тэр чин хадаа амар сайн зөө. Би тэр үед нэг чи зөв найзаагаа хэлсэн юм уу те? Тийм. Би тэр үед 7-8 дугаар ангисан дэл байна. Залуу нь болохоор 10-11 дугаар гэж үлээ. Тийм. Амар том. Тэгээ тэр хоёр үргэлжсэн шүү дээ. Тэгээ тэр үед л амар санагдсан. Одоо бол надад нэг амар санагдсан. Чи надад сүүл рүүгээ сүртэй биш болсон байлээ. Одоо манай 3 дугаар ангийн хүүхдүүд би бид мөсөлтөд болсон шүү дээ. Баа найзын зөө 3 дугаар ангийнхын дүү өгөхгүй юу? Тэс найзлалт орсон. Найзлалт өмсөлч мөсөлцсөн. Oh my god. Гадаа тэдний одоо өмсөлцгэн ч гэж байх уу те өөрөө юм зүгээр ингээд уруулуудаа ингээ хөөх нийлээд юм одоо тэрийг өмсгөө бодчих юм одоо. Тэгэл ингээд амар сүртэй харин шүү дээ. Мөсөлцээ гэдэг. Найзлалт болоо. Тийм. Хөөх юм. Стогой. Би цаашдаа шинэ болохоор амар юм уюг. Надад л ингээ идэл амар нэг тийм. За өнөөдөр манай бичлэгийг ороход ямар байсан бэ? Гоё юм. Нөгөө ойрт би чи яг нэг юм хүмдэг нэг орохгүй. Айгуу тийм нам тайван хайдан тийм амьдарч байгаа штэ. Тэгээд бас өнөөдөр ингээд жинийг ингээд найз ингээд гэртэж очиё гэдсэн чинь амар гой санагдсан. Тэгэхээр орж ирэхдээ биш нэг бүр тор дүүрэн юм ингээд хурцсан цаа ингээд нэг юм ээжүүд нэг ингээд ажлаасаа ирэхдээ нэг юм баахан тор мортой ингээд хүнс хүнсээ зөрүүлсэн ирдэгтэй ингээд тэрэн шиг тэгснэ ингээд нэг торондаа ингээд дүүрэн найз нэг чамд авсан ингээд гэсэн ийм ингээд гаргаж харуулаа заяа. Надад амар гой санагдсан. Яг ингээд би нэг ерөөсөө гарч хүн амт дээр суучихгүй нэг юм амралтын байдалтай байгаа даа. Тэнгүүт яг ингээ намайг зориод ингээ ирж байгаа хайзуудтай бол ингээ амар баярлж байгаа. Өнөөдөр амар сонирхолтой надад ч гэсэн. Би хийж үзээгүй юм анх удаа хийж үзлээ. Тэгээд өмнөхөд ойрт яриаггүй байж байгаа. Тэгэхээр хамтдаа яг уулзаад нүрээ хаад юм ярьсан чи амар сонирхолтой байлаа. За өнөөдөр бичлэгтэй хамт байсан та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Дараа нь үлгээ битэр нэлээд сонирхолтой бичлэгээр ирэндээ. За. Good. Bye bye guys. Bye bye.